За 40 бүгдрийн шулуунтай перпендикуляр энэ цэгийг дайрсан шулууны зөртөглийг бичээд AB-ийн учрыг олно гинэ. За тэгэхээр одоо бүгдээ энэ нэг юм шулуун өгсөн байгаа юм байна. 2x-тэй нэмэх нь 3-ыг хасах нь 5. За тэгсэн чинь энэ цэг маань энд магадгүй доорнч магадгүй энийг дайрсан энэ шулуунтай перпендикуляр бүгдээ нэг юм улаан өнгөтэй шулуун зурх гэдэг юм байна. Шулуун бичих юм байна. За тэгэхээр бүгдээ 3 тэнцүү 2x хасах 5 хоошоо гаргаад y-г олсон чинь хасах 2-ыг гуйх нь 3x гэх гişүнчлэн 3 тууч. Гэсэн энэ шулуун манай улаан өнгөтэй шулуунтай перпендикуляр гинэ. За шулуунчлал ийм бүтээдэгтэй хэрвээ хоёр шулуун перпендикуляр юм бол энэ налгалтуудынх нь үржүүр нь хасах нь гэдэг. Энэ нэрийн үржүүр маань хасах. Тэндээс k-г олсон чинь 2-ны 3. Тэгэхээр эндээс y тэнцүү би k-га сайн мэдчихлээ 2-ны 3x нэмэх нь бэ. За одоо b-ийг яаж болох гэж манайх энэ цэгийг дайрдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ цэгийг орлуулахад биелнэ. y нь хасах 3 2-ны 3 хүчин x1 нэмэх нь b. За эндээс бүгдээрээ b-г олсон чи юу болсон гэсэн чинь хасах 3-аас хасах нь 2-ны 3 буюу 2-ны энэ чи 6 9 хасах 2-ны 9. Тэгэхээр манай шулуун маань одоо энэ чинь олсон b-гээ тавьчихаар 2-ны 3x-с хасах нь 2-ны 9. За хоёр талын бүгдээрээ 2-оор хурцуулчих. Тэгэхээр 2y тэнцүү 3x-с хасах нь 9. За урагшаа гаргаад тавьсан байх шиг байсан. Нэмхэнээс тэнцүүдэг. За одоо харъя. Тэгсэн тэр маань 7 өгсөн байх чинь. За энд би алдсан юм болов гэхээр хоош ингээ гаргацсан зөв 3 тугаасан зөв. Тэгээ манай надлалт нь хасах 3-ны юм шиг нөгөө төсөл маань 2-ны 3-ын зөв. Тэгээд хасах 3 байхад 1 гэхээр 2-ны 2 3-ын 6 гэхээр 9 мөн байна. За яалч хэс бол том байна. За тэгчээд одоо яасан гэсэн чинь надаа энэ AB2 коэффициент нь олоод өрчүүлэх нэ. Тэгэхээр манай А гэсэн коэффициент нь нөгөөх нь дундаа хасгаар тавьсан байсан. Нэмэхэд тавьчих. B гэдэг коэффициент нь за энэ хоёрыг үржүүлэх чинь. Тэгэхээр А-г үржих нь бэ. А нь 2 юм байна. B нь хасах 3 юм байна. Тэгэхээр манай хариу хасах 6 байх нэ. За 40-ээр нь болохоор x квадрат гიშтгэлийн хувьд x-ийн хувьд энэ квадрат гიშтгэл өгсөн ба шийдүүдийнх нь үржүүр нь 1 гэнэ. За энэ квадрат гიშтгэлийн шийдүүдийнх нь үржүүр хэрвэтийн теоремоор бүгдээ c-ээс 2 x-ийн квадрат хасах c-ээс 3-ыг үржих нь x нэмэх нь c-ээс 4 гэсэн энэ квадрат гიშтгэлийн шийдүүдийн үржүүр маань вектийн теоремоор сул татвалцсан. c-ээс 4-тэй. Тэгэд x квадратын өмнө коэффициент эндээ бүгдээрээ хувааж өгнө. c-ээс 2. За гэсэн энэ нэгтэй тэнцүү өгсөн биш. Нийлбэр нь болохоор x-ийн үсгийг эсрэгээр авна. За өмнө энэ коэффициент бүгд энд бас хувааж өгнө тий. За үржүүр 1. За энтэй тэнцүү. Тэгэхээр одоо эндээс бүгдээр яах юм гэсэн чинь юу болно гинэ. Энэ болох юм байна. За тэгэхээр энэ байна. За энэ шийдэл хөрөгчөд тэгэхээр c-ээс 4 маань c-ээс 2-той тэнцүү биш. Тэгэхээр эндээс бүгдээр бас юу хэлж л уул эндээс би ингээд шууд гаргачмаар гэтэл энэ чинь нэг квадрат гаргацсан баг ш нэр тий. За тэгвэл тэрийг нөхөхтээс гэж ам чинь бүгдээр тэрийг нөхөхийн тулд томьёогоор задлана. N-ээс 4 факториал өрчин 4 факториал. N-ээс 2 маань n-ийн факториалыг хуваах нь n-ээс 2-ийн факториал өрчин 2-ийн факториал. За энийг болохоор бүгдээр яах юм гэсэн чинь n-ийн факториалтай хуваач. За дараа нь энэ хоёр маань бас байна. n-ээс 4 гэсэн n-ээс 2 гэсэн. Тэгэхээр n-ээс 4 нь бага учраас би энийн хэвээр нь тавиад за энэ мөн 4-ийн факториал 2-ийн факториал маань манай 2-ийн факториал нь байгаа юм чи ингээ байж 4-ийн факториал болохоор би 2-ийн факториалыг үржих нь 3 4 гэж тавьчих. За энэ болохоор яах юм гэсэн чинь n-ээс 2-ийн факториал маань n-ээс 4 нь бага байгаа шүү дээ. Тэгэхээр би за энэ 2-оос хөл мөрчлөхгүй бол зай байхгүй байна. N-ээс хасах нь 4 хүртэлх тооны үржүүр. За эндээ нэгийг нэмэхээр n-ээс 3 дахиад нэгийг нэмээд n-ээс 2 гээд n-ээс 2-ийн факториалаа гүйцэтгэж тавьчих. За энэ ард нь болохоор 2-ийн факториалаа тавьчих. За
За тэгэхээр юу гэж юм хэрэг би энэ хоёр ижил хэмжээнийг хураалаа. Энэ хоёр ижил хэмжээнийг хураалаа. За үргэлж эдгээр маань эерэгтэй учраас ингээд хураач болно. За энэ ижил хоёр өгсөн ч гэсэн болно л та тий. За хоёр талд ингээд хуваачи. Тэгэхээр бүгд энэ ийм тэгштэл. За одоо ижил хоёр өгч. Тэгэхээр энэс хэн 3-ыг үрчих нь энэс хэн 2 тэнцүү 12 юм байна. За энэ нэр нь яатсан байла. Задлаад авчиж. Тэгэхээр n-ийн квадрат хасах нь 3-ын, хасах нь 2-ын буюу хасах нь 5-ын нэмэх нь 6 12 уушаа гаргаж. Тэгэхээр n квадратаас хасах нь 5-ээс хасах нь 6 юм байна. За тэгээд эндээс n болохоор манай n нэгдүгээр шид нь бол хасах нь гарч байна. Хоёрдугаар шид нь бол 6 гарч байна. За хасах 5-ын нэмэх нь 6 буюу энэ 5 энэ 6 юм байна. Ингээ хасах 6 гарч тий. За тэгээд эндээс манай n маань 6 ба хасах 1 буюу энэ чинь 9 дугаар зарчих тий. N юмнаас сонгор хэрэг натурал учраас би нэмхий л авна. Тэгээ одоо эндээс бүгдээ x1 сарын нийлбэрийг олгосон шүү дээ. Нийлбэрээ олно гэсэн. Тэгэхээр витийн теоремоор за тэр 6 гэдээ олцсон юм чи одоо манайхаар x1 x сарын нийлбэр маань юу байдг вэ гэсэн чинь x өмнөх коэффициентийг эсрэгээр наваад хин хасч нэм болчих шүү дээ. Тэгээ өмнөх коэффициент нь хуваана гэсэн. Тэгэхээр юу гэсэн гэж манайх c-ээс 3-ыг хуваах нь c-ээс 2 юм шүү дээ. Өмнөх коэффициент нь n-ээс 2 заа. За одоо бүдрээ n олчих 6 гэдэг. Тэгэхээр 6-аас 3 энэ ч болохоо шийдвэхгүй хуваах нь c6-аас 2. За 6-аас 3-ыг сонгоно. Тэгэхээр 6-гийн факториалыг хуваах нь 6-аас 3-ыг хасаад тэгээ 3-ын факториал. C6-аас 2 маань 6-гийн факториалыг хуваах нь 6-аас 2 хасаад 4 хүрчих нь 2-ын факториал. За тэгээ хоёроо хураачи. Энэ 4-ийн факториалыг хүрчих нь 2-ын факториал маань фактор дээр гараад энэ хоёр маань болохоор таа. За тэгэхээр нэг 3 хүртэл тооны үж тугах шиндэн дөрвөлт нь 2-ын факториал 2 хүртэл тооны үж тугахаар энэ 3 болт. Тэгэхээр хариу нь 4-ийг хуваах нь 3 буюу энэ 4 энэ 3 байна. За 43-ыг харъя. Энэ тэгшлэлээр өгөгдсөн дараах хос шилгуундаас перпендикуляр хос шилгууныг болгоно. За тэгэхээр бүгдээрээ эндээс нэг 2 янз юм хэлээд нэг хэлж өгнө. За y тэнцүү kx-тэй нэмэх нь b y тэнцүү за k-ыг b нэгч k2x-тэй нэмэх нь b2 хэрвээ ийм хэлбэртэй бичигдсэн байвал k-ыг k2 хоёрын наалтайхан үрчүүр нь хасах 1. За бид нар зарим тохиолдолд шулуун маань ингэ бичсэн байдаг те ax-тэй нэмэх нь b-ийг тэнцүүцэг тэг a-ыг x-тэй нэмэх нь b-ийг y нэмэх нь c тэнцүүдэг. Ийм хэлбэртэй өгсөн байвал энэ хойшлууныг перпендикуляр гэдгийг яаж таних вэ гэхээр за яг энтэйгээ адилхан л гэсэн үг л те нөгөө дэвшин за ихтэй тэрийг гаргачих бүгдээ b-ийг тэнцүү тэгээ дараа нь дугуулт хийчээ те хасах нь a-г хасах нь c. За эндээс y-г олсон чинь хасах a-г байх нь b хасах c-г байх нь b. За хоёр дахь хэсэг маань b-ийг y тэнцүү хасах a-ыг x-ээс хасах нь c. Y-г болохоор хасах a-ыг байх нь b-ийг хасах c-г байх нь b-ийг. За тэгэхээр бүгд энэ юу гэж хэлсэн бэл энэ хойшлуун перпендикуляр байна гэдэг маань онд x-ээ тавьж шүү. Налалтуудынх нь өчүүр нь хасах 1 авах хэрэгтэй. Тэгэхээр эндээс хасах a-г байх нь b-г үрчих нь хасах a-ыг байх нь b-ийг үрчүүр нь хасах 1 авах хэрэгтэй. За ингээд уртлын хоёр хас маань нэмэх чинь a-г үрчих нь a-ыг b-г үрчих нь b-ийг тэнцүү хасах 1 буюу дээшгээ ижлэгээр өчгөр a-г a-ыг үрчүүлсэн b-г b-ийг үрчүүлсэн хоёр тэнцүү бөгөөд удаа хасах тэмдэгтэй байх нь шүү дээ. Тэмдгийн зэрэгтэй. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг үрчүүлээд энэ хоёрыг үрчүүлэхэд тэмдгийн зэрэгтэй тэнцүү байх нь шүү дээ. Тэгвэл ингээд бүгд хурдан шалгачна гэсэн үг. За шалгая. За тэгсний манай эхний шулуун маань болохоор юм жоохон сонирн бичсэн байгаа учраас энийг бүгд олох. Эсвэл ингэж болно ш нэрээ. Яг хамгийн за эхлээд ингээд 2y тэнцүү x-ээ хойш гаргалаа нэмэх нь 3. Y-г олсон ч хасах 1-ийг байх нь 2x нэмэх нь 3-ыг байх нь. Тэгээ манай наалт нь хасах 2-1 энэ хоёрыг үрчлэхээр хасах 1 гарч байна. Тэгэхээр энэ бол перпендикуляр мөн байна. За дараагийн нь болохоор би нэг 2 дахь гаргаарай. 3y-тэй нэмэх нь 2x нэмэх нь 1 тэнцүүдэг. Нөгөөх нь 2y-гээс хасах нь 3x
хасах нь тэнцүүд. Сул тоо нь хамаагүй. Энэ хэрэг үүссэн чинь нэмэх 6, энэ үүссэн чинь хасах 6. За тэнцүү мөрлөө тэмдгийн зөрүүтэй гэдэг чинь энэ хоёр чинь перпендикуляр мөн байна. За дараагийн нь харсан чинь энэ 5 энэ хасах 5-ны үржүүлэхээр хасах нь гарч ирсэн. Тэгэхээр энэ бас перпендикуляр мөн юм байна. За даан хоёр дахь нь энийг харъя. За энийг ингээ харахаараа тэр налгиорын чарж болно шүү дээ. Би за игэр тэнцүү гэвчээ. Хоёр талын 3 туалаа. Энэ хоёр болоод за энийг бигэргээ болохоор 3 игэрх тэнцүү 5x-ийн хашаад нэмэх нь 1. Тэгээд энийг 3 туахаар 5-ыг хуваах нь 3x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 3. Тэнгүүд манай налтуудынх нь үржүүр нь хасах нь гарахгүй мэн. Харин энэ хоёр налалтын тэнцүү байна гэж манай энэ хоёр чинь параллел хойшлон байсан юм байна дөрөвдөх нь. За 5 дахь нь харъя. За энд ингээ харсан чинь манайх би бас энэ аргыг ашиглаж тий энэ хасах 5 гэснээ нөгөө 9x-ийн тавьчих нэмэх нь 3y тэнцүү 4. За x-ийн коэффициентийг үржүүлсэн чинь 9 энийг үржүүлсэн чинь хасах гэсэн. Тэгэхээр нэр тэнцүү мөртлөөс эсрэг чинь перпендикуляр. Тэгэхээр 4-өөс бусд нь перпендикуляр 4 нь харин параллел юм байна. За 44 энэ шулуун перпендикуляр байх ийм ятгал гинэ. За нэг тэгэхээр би одоо саяны хоёр аргынхаа алийг ашиглаж болох нь шүү дээ тий. За тэгэхээр би m-ийг үржих нь y хасах нь x. За сул тоог нь хойш гаргах чи дөө надад сул тооны хэрэггүй. За дээр нь y-ийг би харалтаа тавьчих 3y x-ийн хойно тавьчих. Тэгэхээр m квадрат сон 4-ийг үржих нь x. За сул тоог нь хойш гаргах. За ямар үед перпендикуляр гэсэн. Тэгэхээр y-үүдийн өмнөх коэффициентийн үржүүр нь x-үүдийн өмнөх коэффициентийн үржүүрийг хасах нэгээр авсантай тэнцүү гэдэг чинь би дахиад хасгаар хүчлэх гэсэн үг. Тэгэхээр 3m маань тэнцүү m квадратсах 4 юм биш. Тэгэхээр эндээс m-ийн квадратаас 3m хасах 4 тэнцүүдэг. За тийм бүх m-ийн шийдүүдийн бодит утгын үржүүрийг олгоно. За тэгэхээр одоо эндээс харуул угаасаа нэг дискриминант нэмэх тооцоомж хоёр шийдвэр харагдаж байна тийм үү. Тэгэхээр би витийн теоремоор шийдвэрийн үржүүрийг болохоор сул тоон хэвээр гэдэг ингээ авчулна. За эсвэл яг энэ тэгшлээ ингээ бодохоор манай m1 маань нэг шийдэн хасах гараад хоёрдугаар шийдэн 4 гарах харагдаж байна. Тэгээ үржүүлээд хасах 4 гэж тавьсан ч болно. За 45 энэ хэвшлэнүүд параллел гинэ. За хоёр шулуун параллел байна гэхээр яах вэ гэсэн чинь за би энэ дээр нэг юм гүцгээ тайлбарлачээ. За би сая энэ перпендикуляр гэсэн байгаа. Тэгээд параллел энэ нөхцөний хамт нэг бүсэлч тэ. За энэ тэгч. За манай ийм хэлбэртэй байх үед хоёр шулуун параллел гэдэг нь яах вэ гэсэн чинь хоёр налалтууд нь яг тэнцүү. За тэгэхээр одоо ийм байх үед тэгэхээр налалтаа бүгд бас ийм болсон шүү дээ. Тэгэхээр эндээс энэ хоёр параллел хэрэг өмнөх налалтууд нь адилхан гэдэг чинь ингээд хасгасгын юм болоод А B хуваасан А1 B1 хуваасантай яг адилхан байна. Тэгэхээр өөрөөр энийг энд хуваасан энийг энд хуваасантай яг адилхан байна шүү. Перпендикуляр гэвэл яасан үржүүлэхээр хасамгийн зөрүүтэй байдаг байна шүү. За тэгвэл саяны би энэ хоёр шулуун параллел байх гэсэн байгааз тэгэхээр би t-г үржих нь x хасах нь t-гээс нэг y хасах нь 2 гээд за харалтаа x-ийн доор тавьчих x нэмэх нь t квадратаас 3-ыг үржих y хасах нь 5 тэнцүүдэг. За энэ хоёр параллел байна гэдэг маань x-ийн коэффициент байхгүй ч нэг гэсэн үг тийм. Тэгэхээр x-ийн коэффициент харьцуулсан нь y-ийн өмнөх коэффициентийг y-ийн өмнөх коэффициент харьцуулсантай яг тэнцүү байдаг бахны. За би наалт нөгөө тийш олж эмгэгчсэн шууд ингэж. За тэгээ ижил хөрөгч. Тэгэхээр энд өөр t үржих нь t квадратаас 3. За энд болохоор хасах тэмдгээ хасгаалтаа задлаад гэсэн үгтэй байна. За тэгэхээр t-ийн куб хасах нь 3t. Урагшаа гаргалаа хасах 1. Тэгэхээр эндээс t-ийн кубээс хасах нь 2t хасах 1 байна. Тэгээ миний олгож байгаа юм юу гэсэн чинь 1-ээс хасах нь 4t бол гэсэн. За энэ тийм 1-ээс хасах нь 4t гарах онцгой тохиолдол нь харагдахгүй шүү тий. За одоо нэс t-г олъё да тэгвэл
За тэгэхээр Т-ийн кубээс хасах нь 2 Т хасах 1 гэдэг маань сул тог нь харсан ч хасах гэж. Тэгэхээр манайх бүхэл шидтэй байгвал энэ хасах 1-ийн хуваагч гэхээр 1 юм хасах 1 байхаар байна тий. За би энэ чинь 1-ийг орлуулъя. Тэгэхээр 0 гарахгүй харагдчихэв. Хасах 1-ийг тавья. Тэгэхээр хасах 1-ийг тавихаар хасах 1 хасахсаа нэмэх 2 хасна гэж уяг 0 гарч байна. Тэгэхээр манай тэгшлийн шийд нь хасах 1 болж таарна. За тэгэхээр одоо би энэ юу гэсэн үг гэхээр манай энэ байх энийг бол гэсэн тий. Тэгэхээр Т-ийн кубээс хасах нь 2 Т хасах 1-ийг Т-гээс Т тэнцүү хасах 1 юм чинь Т дээр нэмэх 1 гэсэн үржтгэн гарна гэсэн үг. За Т-ийн квадратаар үржихэд Т-ийн куб нэмэх нь Т-ийн квадрат. Хасахаар Т кубуд нь устж чинь хасах Т квадратаас хасах нь 2 Т хасах 1. Тэгэхээр хасах Т-гээр үржлэхээр хасах нь Т-ийн квадрат хасах нь Т хасахаар Т квадратууд нь устчихнаа. Тэгэхээр хасахаар задлан энэ маань Т болоод тэгээд хасах 1. За энэ чинь Т хасах 1-сээ орлуулсан чинь 0 гарсан юм чинь шийдэн болох ёстой доо. Тэг би энэ л алдчихлаа да. За үзье. Т квадрат нь зөв. Тэгэхээр хасахаар задлахаар энэ бол хасах Т квадрат нь 2 хэвээрээ. Тэгэхээр хасах Т-гээр үржлэхээр хасах Т квадрат хасах нь Т. Хасахаар задлахаар энэ маань дээр хасах 2 тагаа штэ. Тэг хасахыг нэмэх болоод энэ чэнээр хасах 1 байх байжээ. Тэгэхээр хасах 1-ээр үржүүлээд одоо манайх яг ийм болчих. За энэ Т нэлээд олон шийдтэй байна да. Энийг тэнцвэрлээд энэ эрэг мэрэг гэж урд нь хэллээ. Юу ч хэлээгүй зүгээр л параллел бол энийг олгосон шүү. Тэгэхээр манай Т нь 3 шийд гарахандээ. За одоо эндээс дээрээс нь болохоор Т тэнцүү хасах 1 гэдэг шийд. Хасах 1 гэдэг шийд. Эндээс болохоор манай Т нь Т1 2 тэнцүү Т-ийн коэффициентийг эсрэгээр аваад 1-ээс 4-ийг хүчнаа гэхээр нэмэх хуваах нь 2. Тэгэхээр 1-д нэмэх хасах язгуур 5-ыг хуваах нь 2. Гэт ингээ 3 шийд гарч байна. Гэтэл намайг юуг ол гэсэн бэ гэсэн чинь за 1-ээс 4 Т маань ингээд 3 янзарх нь шүү дээ. За эхлээд манай Т маань хэд байсан бэлээ гэсэн чинь хасах 1 гэсэн. За тэгэхээр 5 гарах юм байна. Дараа 1-ээс 4-ийг хүч манай Т маань 1-дээр нэмэх хасах язгуур 5-ыг хуваах нь 2 гэсэн. Ингээд нэг хариу дараа 1-ээс язгуур 5-ыг хуваах нь 2 гэсэн ийм 3 хариу гарах нь тий. За энэ хоёр устдаад 1-ээс хасах 2-оор өвчүүлж очиж хаалцлагтаа алдваа. Ингээ урахаар 1-ээс 2 нэмэх нь 2 язгуур 5. Тэгэхээр надаа хасах 1-ээс 2 язгуур 5 гэсэн хариу байх юм байна. Хасах 1-дээр нэмэх нь 2 язгуур 5 бас 5 гэсэн ийм 3 хариу байж тарах гэдэг шүү тий. За энэ биш мөн гэсэн юм бол байхгүйсэн байна. За 46. А Б хичмээ хүртэг бол. За огторгууд дээрх хавтгаад ирэх 2 цагийн хооронд цаг авах нь яг адилхан. Тэгэхээр Б цагийнхаа эхний координатаас А-гийн эхний координатыг хасаад Б-гийн 2 дугаараас А-гийн 2 дугаараа хасч квадрашүүлээд Б-гийн 3 дугаараас А-гийн 3 дугаарыг хасч квадрашүүлээд нэмээд язгуурнаа. Хасгаар ухаар чинь 100 болчихно. 8 болоод 64 болчихно. Энэ маань болохоор хасах 9-дээр нэмэх нь 7-оор хасах 2 юм шүү дээ. Квадрат нь дөө. Тэгэхээр энэ маань 168. За 168 болохоор 4 хуваагдана. Тэгэхээр 4-ийг бүрчих нь 42. Тэгэхээр 4-өөс гараад 42-ны язгуурлалт чи. За юм байна. За 47. Энэ цэгүүдээс координатыг хүрэх зай нийлбэрийг олгоно. За өөрөлдвөл О цэгээс А хүрэх зай, О цэгээс Б хүрэх зай болоод энэ хоёрыг хооронд нэмэх юм байна. Тэгэхээр координат ихээс А хүрэх зайг олно гэдэг чинь би А цэгийн координатаас координат их маань 0. За тэгэхээр язгуур 5-аас хасах нь 0. Язгуур 2-оос хасах нь 0. Тэгэхээр бүгдээрээ О цэгээс координат их хүрэх зай гэдэг бол ерөөсөө л А цэгээс тухайн цэгийн координатын квадратуудын хэлбэр байх нь шүү дээ. Язгуур 5 9-ийг бүрчих нь 2. Тэгэхээр энэ 7 дээр нэмэх нь 18 буюу язгуур 25-аар 5. За энэ зэ 5 юм байна. Тэгвэл одоо бүгд О цэгээс Б хүрэх зай гэдэг нь О бол 0 0 координаттай юм чинь шууд л Б цэгийн координат
1-р координат, 2-р координат, 3-р координатын квадратуудын нийлбэрээс язгуур гаргана гэж ойлгож байна. Тэгэхээр энэ маань 9-42, нэмэх нь 9-5, нэмэх нь 81. За бүгдээрээ 9-ийг халахын саргач юу? Тэгэхээр 2, 5, 9. За 9-өөс 3 гаргачих. Тэгэхээр энэ маань болохоор 11 дээр 5 нэмэхээр 16 гэдэг чинь бас зургач юм шиг. Тэгэхээр 12 болж тарах. Тэгэхээр манай энэ зэн 12. Тэгэхээр O-гоос А өрх зай, O-гоос Б өрх зай нийлбэрийг бол гэхээр 5 дээрээ 12-ыг нэмээд 17 гарах нэ. За 48. Энэ А цэг Б цэг хоёрын дунд цэгийн координатуудыг олоод координатуудын нийлбэрийг олгоно. Тэгэхээр дунд цэгийн координатыг бүгд яаж олох вэ гэж ийм цэгийн x-ийг олохдоо А-гийн ихнийх дээр Б-гийн ихнийхийг нэмээд 2 тооч. За тэгэхээр эн чинь 2 язгуудар 5-ыг 2 дахаар язууд 5 байна. За эерэг бол тэгэхээр А-гийн 2 дугаарх дээр Б-гийн 2 дугаархаа нэмээд 2 тооч. 6-аас 2-ыг хасгаар 4 язуудар 5, 2 тоохоор энэ маань 2 язуудар 5. За одоо z олно хэрэг бүгд яах юм гэсэн чинь А-гийн ихний координат дээр Б-гийн ихний координатыг нэмээд 2 тоохоор гарах нэ. Тэгэхээр энэ маань хасах 16 язууд 5-ыг хуваах нь 2 буюу хасах 8 язуудар 5. За эцсийн бүлэгт бүгдээ яах чадлаа гэсэн чинь энэ 3-ийнхаа нийлбэрийг олно гэсэн үг. Тэгэхээр энэ 3-ыг нэмэхээр язуудар 5, 2 язуудар 5, хасах нь 8 язуудар 5. 3-аас 8-ыг хасгаар хасах 5 язуудар 5 юм байна. За 49. А, Б, С гурвалжны хувьд за тэгэхээр А, Б, С гурвалжны надаа А, Б орийн координат нь өгсөн юм байна. Тэгээд медиануудын огтлын цэг нь медианууд гэдэг маань эсрэг талыг таллуулсан энэ хэрчмүүдийн огтлын цэг буюу хөндийн цэгийн координат өгсөн юм байна. Тэгээ бүгдээр ингэ чинь С цэгийн координатыг олно гинэ. За тэгэхээр ба штэ энд би ингээд нэг бүрчлэн вектор бичээд томьёогийг гаргаж болно. Тэгээ юугаа ингээд харьцааг нь бичээд тэгвэл би одоо энд шууд нөгөө томьёогийн шууд хэлчихье заяа. Тэгэхээр одоо эм цэг медиануудын огтлын цэг буюу хөндийн төвийн координат чи юутэй тэнцвэдэг вэ гэсэн чинь А цэгийнхний координат дээр Б-гийн ихнийхийг нэмээд С-гийн ихний координат нэмээд 3 тоохоор гарна. За дараа нь А-гийн ихнийх дээр Б-гийн 2 дахь дээр Б-гийн 2 дахьыг нэмээд С-гийн 2 дахьыг нэмээд 3 тоохоор манай эм цэгийн 2 дугаар координат гарна. За тэгэхээр 3 дахь нь ойлгомжтой болчлаа тий. 3 дугаар координатуудыг нэмээд 3 тоохоор гарна. Гэтэл энэ надад өгөгдсөн юм шин. 3 1 2 гээд 3 1 2. За энийг бол гаргалгаануудаас амархан энэ талынхаа дунд цэг болчихно. Дараа нь медианудраа энд нэг хэсэг энэ хоёр хэсэг харьцаа тавьж байгаа учраас энийг 1 ба 2 харьцаа тавих эм цэгийн координат гэж олоод харгалзан тэнцвүүлсэн ч болно. За би зүгээр цагаа хэмнээд шууд хэлчихлээ шүү. Тэгэхээр 6 дээр нэмэх нь m-ийг хуваах нь 3 нь 3-таа тэнцсэн юм байна. За энэ хэрэг байна шүү дээ. N-ийг хуваах нь 3 нь 2 дугаар координат нэгтэй тэнцсэн юм байна. Сүүлийнх нь P дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 3 нь 2-таа тэнцсэн байна. Тэгэхээр ийшээ үржлэхээр 9 болоод 9-өөс 6-аас 3. N-ийг осч 3, эндээс P-г осч 6-аас 2-аас 4. За тэгэхээр энэ 3-ын үржүүрийг олгосон шүү. Тэгэхээр M-ийн P3-ийн үржүүр маань 9-ийг 44-гээд 36 болох нэ. За 50. За P-цэг OX-ээр хавтаад оршдог гинэ. За тэгэхээр манай P-цэг маань OX-ээр хавтаад оршдог. За X, Y, Z тэгэхээр яг энэ хавтаад оршиж байгаа юм шүү дээ P-цэг нь. За тэгэхээр P-цэг чинь OX-ээр хавтаад оршиж байна гэдэг чинь цэгийн координат энэ гэсэн байна тий. Тэгэхээр X нь ямар нэгэн тоо, N ямар нэгэн тоо, P нь харин 0 гэж тарна. P нь бол OX-ээр хавтаад байгаа учраас Z нь 0 гэсэн үг шүү дээ. Гэдэж тааш явахгүй учраас тэгэхээр P бол их нийлэн шууд 0. За тэгээд цэгүүдээс ижил Z оршдог гинэ. Тэгэхээр А-гаас P өрх зай,
мөн B-гээс P хүрэх зай, C-гээс P хүрэх зай гурлаа тэнцүү гэсэн юм байна. Тэгэхээр ийм байх M-ийн P-гээр бүгд 0 гэж толцсон шүү. За тэгвэл A, B цэгийг ондох заавалнаа. Тэгэхээр P цэгийн эхний координатаас A-гийн эхнийхийг хасаад P цэгийн 2 дугаар координатаас A-гийн 2 дугаарыг хасаад P цэгийн бүгд 3 дугаарыг 0 гэж олцсон шүү дээ. A-гийн 2 дугаар 3 дугаарыг хасаад хавдраачлаад нэмчихнэ. Дараа нь V-гээс P хүрэх зай болно. Тэгээ мөн адилхан P цэгийн эхний координатаас M-ийн эхнийхийг хаслаа. 2 дугаар координатаас нь N-ийн 2 дугаарх нь хасах юм байна шүү дээ. Тэгэхээр хасах ингээ нэмэх нэг болчихно. Дараа нь 0-оос 3-ыг хасчихна. За энэ зай. Дараагийнх нь болохоор CP. За CP гэхээр M-ээс C цэгийн эхний координат хасах нэг биш үү? Хасахын нэмэх нэг болоод за 2 дугаар координатаас 2 дугаарыг хасаад за 3 дугаар координатаас нь 1-ийг хасаад хавдрашуулээд нэмсэн чинь энэ 3 зай хоорондоо тэнцүү юм бол гарсан M-ийн P-ийн нийлбэрийг олох гэж байгаа юм шүү дээ. За тэгэхээр одоо бүгдийг нэ гурлаа ингээ яг адилхан юм чинь би энийг энтэй тэнцүүлээд энийг энтэй тэнцүүлээд бол AP-тэй тэнцүүлээд AP-г-VP-тэй тэнцүүлээд мөн VP-г CP-тэй тэнцүүлж. За ингээд систем батнаа. За тэгхийн тул манай энэ хоёр чинь хоёул ингээд гурал язгуурт илэрхийлээ гоц тэнцүү юм чинь би хавдраа зэрэгжүүлээд язгуурыг арилгаад бичдэг шүү. Тэгэхээр за угаасаа дэвшүүлэх нь тодорхой юм чинь хавдраа зэрэгтэн дэвшүүлээ явчихна юм гэсэн. M-ийн квадрат хасах нь 2M нэмэх нь 1. Нэмэх нь N-ийн квадрат хасах нь 6M нэмэх нь 9. Нэмэх нь 4. Энэ маань VP-тэй зүгсэн. За VP-г M-ийн квадратаас хасах нь 8M нэмэх нь 16. Нэмэх нь N-ийн квадратыг нэмэх нь 2M нэмэх нь 1 нэмэх нь 9. За одоо VP-г яг энийг доор нь хуулаад тавьчих. Тэгтээ эмгтээ тавьчихнаа. M квадрат N квадрат хасах нь 8N нэмэх нь 2N. За сул тоо нь болохоор энэ нэгэд 10 16 нэмэхээр 26. За энийг одоо CP-г энийг дэвшил тавьчих. M-ийн квадрат нэмэх нь 2M нэмэх нь 1 нэмэх нь N квадратаас 4N нэмэх нь 4 тэгээ 1 болж байгаа юм. За одоо энийг одоо бүгд M-ийн нийлбэрийг олох гэдэг байна шүү дээ. За энэ хоёр маань хурагднаа, энэ хоёр хурагднаа. За эдгээр энэ хоёр талтаа хурагдчихнаа. Тэгэхээр яасан гэсэн чинь энд нэг хасах 2 юм ба, энэ нэг хасах 8 юм ба, урагшаагарлаа 6 юм. За энэ хасах 6 юм, энэ нэмэх 2 юм, урагшаагарлаа хасах 8 юм. За одоо сул тоонуудаа нэг алдахгүй нэмээ да тий. 9 нь хурагдчихна. Ашгүй нэг нь хурагдана. Тэгэхээр надад ерөөсөө сул тав нь штэ. Энд 16, энэ 4 баг. Тэгэхээр 16-аас 4-ийг хасгаар энэ 12 болчих юм байна. За ийм харна. Энийг ийшээ гаргахаар энэ хасах 10 болох юм байна. Энийг харъя. Энэ чинь энд хасах 4-ийн ийшээ гаргаад нэмэх 6 болоод. За тэгээ сул тоонуудаа харна. За энд болохоор энэ 3 нийлээд 6. Тэгээд 26 хоошоо гарахаараа хасах болж байгаа. За нөгөө P маань жоохон нойштой тий. Ер нь M-ийн хоёрын нийлбэрийг олчвол болчих гээд байгаа байхгүй юу? За хоорон нэмэд гоё болохгүй мэнаа. За дээдхийн ямар ч гэсэн 2-той хураач. 3M-ээс 4N тэнцүү 6. За энийгээ бас 2-той бач. Хасах 5M 2-той болоо 3N хасах 10. За одоо бүгд эндээс явах гэхээр юу буцаагаад энийг нь 3-аар энийг нь 4-тэй тэмчих. Тэгэхээр эн чинь 9M. Энд чинь хасах 20M. Хоор нэмэхээр хасах 11M. За энүүд нь болохоор би 0 гаргацсан. 18 дээр нэмэх нь хасах 40. Тэгэхээр хасах 11M тэнцүү хасах 32. Биш 22. Яг гойтой гарч юм биш. 22. 30 40 мөн тэ. За M-ийг олсон чинь гой 2 гэсэн тохирч байгаа. За тэнгууд нь одоо бүгдээрээ M олсон чи N олноо. За алинд нь чотлуулсан яах вэ? Аль нөгөө арай багт нэг марлуулж. За одоо M-ийн онд 2-ыг тавихаар 6-аас хасах нь 4-ийн тэнцүү 6. За манай N 0. За тэгэхээр N 0. Одоо энд манай N 0, M 2, P
П нөлсөн биш. Ийм нь 2 гол А. Тэгэхээр маань нийлбэр нь 2 болж таарах нэ.